Эсгийн үе талхны баярын ариун цугларалтын өдөр болж байна. Өнөөдөр та бүхэнтэй эсгийн үе талхны баярын золиосын ухаан гэсэн сэдвээр Бурхны үг судлахад энэ цаг мөчийг зориулъя. Эсгийн үе талхны баярыг өөрөөр зовлонгийн баяр гэж илэрхийлж болно. Илүү амархнаар илэрхийлбэл Есүс загалмайд цовдлогдож амьсгал хураасан өдөр гэсэн утгатай. Христийн загалмайн тарчлал зовлонт амьдралыг эргцүүлэн тунгааж өнөөдөр бид үйлцэн нүглээ эргцүүлж гимшин Христийн зовлонд бид ч бас оролцъё гэсэн сэтгэлээр энэ баярыг тэмдэглэх ёстой. Эсгийн үе талхны баярт хүн төрөлхтнийг аврахын тулд өөрийгөө золиослсон Христийн агуу золиос хайрын ухаан шингэсэн байдгийг Библиэр дамжуулан судалцгаая. Улмаар Сионы хүүхдүүд бид энэ хайрыг ах эгч дүү нартаа хуршүүддээ мөн хүн төрөлхтөнд хуваалцах ёстой юм. Эсгийн үе талхны баярын мөргөлийн ёслолын талаар хуучин гэрээ болон шин гэрээнд олон сургаал байдагч өнөөдөр эсгийн үе талхны баярт шингэсэн Бурхны золиосын ухааны талаар судалцгаая. Матай 26 дугаар бүлгийн 47 дугаар ишлэлийг харцгаая. Яг энэ эсгийн үе талхны баяраар буюу өнөөдөр болсон 2000 жилийн өмнөх үйл явдал 47 дугаар ишлэлийг уншийе. Түүнийг энэ ярьж байх зуур үзэгтэн 12-ын 1 буюу Юдаас нь ахлах тахилч нар болон ард олны ахлагчдын явуулсан илт шийдэмтэй буун хүний хамт хурч ирэв. Түүнээс урвсан нэг нь тэдэнд хэнийг би үнсэн тэр мөн түүнийг барь хэмээн дохио өгсөн байлаа. Тэр даруй Есүс руу очиж амар байна уу Рабби гэд түүнийг үнсэв. Есүс түүнд анд минь чи яах гэж ирэв гэлээ. Тэгээд тэд ирж Есүсийг гараараа зууран авч баривчлав. 2000 жилийн өмнө Есүс хүн төрөлхтнийг аврахаар энэ дэлхийд ирсэн. Өөрт нь ямар ч ашиг тус байгаагүй ч гэлээ. Зөвхөн хүүхдүүддээ л аврал өгөхийн тулд махан бие өмсөх замыг өөрөө сонгосон. Тэнгэрт нүгэл үлдсэн нүгэлтнүүдийг аврахын тулд Есүс Тэнгэрийн сэнтигээ хойш тавьж бүх яруу алдраа орхиод энэ дэлхийд ирсэн. Бидний авралын төлөө дэлхийд ирсэн атал өөрсдөд нь аврал шаардлагатай Тэнгэрийн нүгэлтнүүд Бурханд хэрхэн хандсныг сайтар хараарай. Тэд түүнээс урах үйлдэл тоохч үгүй гаргаж байна. Мөн Есүсийг хэрхэн баривчлахаар төлөвлөж байгааг харж болно. Тэдний урвсан дүр зураг Матай номд маш тодорхой бичигдсэн байдаг. 56 дугаар ишлэл рүү очие. 56 дугаар ишлэлийг харъя. Харин энэ бүхэн иш үзүүлэгчдийн бичвэр биелэгдэхийн тулд болов гэв. Тэгтэл шавь нар бүгд түүнийг орхин зогтжээ. Чидүн ууланд Есүсийн залбирсан Иvēлийн цэцэрлэгт түүнийг дагаад явж байсан шавь нарын нэг нь Есүсээс ургаж 30 мөнгөн зоосоор зарах үйлдэл гаргасан. Энэ нь ч дутсан аятай. Эцээ хүртэл дагна гэж байсан. Бусад шавь нар нь хүртэл орхиод зогтсон. Ийм гунигт дүр зураг Есүсийн нүдний өмнө болж байв. Бидний гим нүглийг уучлж, биднийг л аврах цорын ганц зорилгоор
энэ дэлхийд ирсэн. Гэтэл 2000 жилийн өмнө бидний авралын төлөө дэлхийд ирээд эцгийн туулсан дүр зургуудыг бид одоо харж байна. Матай 26 дугаар бүлгийн 62 дугаар ишлэлийг харцгаая. Тэрүүн тахилч босож түүнд чамд хариулах юм алгуу? Чиний эсрэг эднэр юу гэрчилж байгаа юм бэ гэлээ. Гэвч Есүс дуугүй байлаа. Тэгтэл тэрүүн тахилч түүнд чамайг амьд бурхнаар тангараглуулж байна. Чи бурхны хүү, Христ мөн юм уу? Бидэнд хэлээч гэв. Есүс түүнд та ч өөрөө хэллээ. Харин би та нарт хэлье. Та нар үүнээс хойш хүний хүү хүчит нэгний баруун талд заларч Тэнгэрийн үүлэн дээр ирэхийг харах болно гэж айлдав. Тэрүүн тахилч дээлээ хүү татан. Тэр бурхныг доромжлов. Бидэнд өөр гэрчийн хэрэг байна уу? Үзэгтэн, та нар сая доромжлол сонслоо. Та нар юу гэж бодож байна гэхэд тэд тэр өөхөх ёстой гэцгээлээ. Тэд нүүр рүү нөлөмж түүнийг цохиж зарим нь алгадаад чамайг хэн зогсныг иш үзүүлээд Христэ гэцгээв. Аврал хэрэгтэй. Нүглээ уучлуулах шаардлагатай хүмүүсийн хийсэн үйлдэлийг та бүхэн анхааралтай хараарай. Тэдний нэг нь Есүсийг дайснуудын гарт мөнгөөр худалдаж хамгийн итгэлтэй гэгддэг байсан шавнар нь Есүсийг орхиж зөвхөн өөрсдөө л хүнд байдалд орохоос зайлсхийм цугтцгаасан. Ийм л мөн чанартай, ийм л биднийг аврахаар ирсэн Бурхны төрхийг өнөөдөр эсгээгүй талхны баярын золиосын ухаанаас олж мэдэх хэрэгтэй юм. 26 дугаар бүлгийн 69 дугаар ишлэл рүү очие. 69 дугаар ишлэл. Петрийг гадаа хашаан дотор сууж байтал нэгэн шивгч нь түүнд ойртон ирээд чи ч бас Галилийн Есүстэй байсан шүү дээ гэхэд тэр харин бүгдийн өмнө үгүйсгээд юу ярьж байгааг чинь би мэдэхгүй байна гэв. Петрийг хашааны хаалгаар гаргахад өөр шивгч нь түүнийг хараад тэнд байгстад энэ Назарын Есүстэй байсан гэж хэлв. Тэр дахин үнийг өчөглөн үгүйсгэж би энэ хүнийг танихгүй гэв. Тэгтэл удалгүй тэнд байгсад ирээд чи гарцаагүй тэдний нэг мөн ярианаас чинь л илт байна гэлцв. Петр хараал 50 тангараглаж би энэ хүнийг танихгүй гэлээ. Тэр мөчид дахиад онгодов. Тэгээд Петр дахиад онгодохоос өмнө чи намайг 3 удаа үгүйсгэн гэж айлдаж байсан. Иесусийн үгийг санаад гадагш гарч гашуунаар уйлав. Хамгийн итгэлтэй гэж тооцогддог Петр хүртэл би Иесусыг танихгүй гэж үгүйсгэсэн. 3 удаа үгүйсгэгдсэн тэр өдөр бол өнөөдрийн эсгээгүй талхны баяр юм. Тэр тусмаа итгэлтэй гэж үздэг байсан Петр хүртэл Иесусыг 3 удаа үгүйсгэсэн. Искариотын Юдас 30 мөнгөн зоосоор дайснууддаа Иесусыг зарсан. Аимшигт үйлдэл хийсэн. Түүгээрч зогсохгүй. Түүнд хамгийн ойр байсан гих бусад шавнар нь түүнийг хаяад зогтсон. Ийм нөхцөл байдлыг хүртэл твцсэн эцгийн төрхийг бид дахин бодох шаардлагатай юм. Бурхан тэдэнд хамгийн нэгүүлсэнгүй аврал өгөхийн тулд энэ дэлхийд ирсэн. Тэднийг л аврахын төлөө Тэнгэрийн яруу алдар, байр суурь, цэнтигээ хүртэл хойш тавьсан атал. Тэд аврагчдаа хэрхэн хандсныг тунгааж бодоорой. Бурханы өмнө эдгээр тэрслүү үйлдэлийг хүн төрлөختөн жишимч үгүй хийж байна. Матай 27 дугаар бүлгийн 21 дугаар ишлэл рүү очие. 27 дугаар бүлгийн 21 дугаар ишлэл. Захирагч тэдэнд энэ хоёрын хэнийг нь сулуулмаар байна гэхэд тэд Барабыг гэцгээлээ.
Пилат тэдэнд тэгвэл Христ гэгдэх Есүсийг би яах болж байна гэсэнд бүгд түүнийг цовдлох гэцгээв. Пилат яагаад тэр ямар муу юм хийсэн юм бэ гэж асуусанд харин тэд түүнийг цовдлох гэж улам ихээр хашгирч байлаа. Пилат энэ нь яавч нэмэргүй. Харин ч бүр үүмэн самуун дэгдэж эхлэхийг хараад ус авч бурсан олны өмнө гараа угаан. Би энэ зөвхт хүний цуснд буруугүй. Өөрсдөө мэддгүй гэжээ. Тэгтэл бүх хүн түүний цус бидний ба үр хүүхдүүдийн маань дээр байг гэцгээв. Тэгээд тэр Барабыг тэдэнд сулсан. Иесусыг ташуурдуулаад цовдлуулахаар өгчээ. Өөрсдийг нь аврахаар ирсэн аврагчид Бурханд хандсан тэдний үйлдэл хандлагыг харуул. Бурханыг дээрэмчнээс ч дорд үзсэн байгаа юм. Тэд дээрэмчнийг суллаа. Харин Иесусыг цовдлох гэж хашгиралцсан. Үүнээс гадна тэд түүний цус бидний болон бидний үр хүүхдүүдийн маань дээр байг гэж хашгирахыг 2000 жилийн өмнө яг энэ мөчид сонсож байсан. Бурханы зүрх сэтгэлийг төсөөлөөд үзтээ. Сайн хүсэл үүрлэж дэлхий дээр ирээд тэднийг аварч нүглийн уучлал олж авах зам нээхийн тулд ирсэн боловч итгэлтэй гэгддэг Петрч 12 шавын нэг байсан Искариотын Юдасч бүгд л Бурханы өмнө балмад үйлдэл гаргасан. Үгээрч зогсохгүй. Бурханыг хүлээж байсан гэцгээдэг Израильчууд хүртэл түүний цусны үнийг бид өөрсдөө болон бидний үр хүүхдүүд төлөх тул дээрэмчнийг суллаж Иесусыг цовдлох гэж шаардсан. Христ энэ бүхнийг амсаж хүмүүс өөрт нь яаж хандахыг харж байна. Тэр өдөр нь өнөөдөр. Гэсэн ч ийм л хүн төрөлхтнийг үзэн ядалгүй. Харин ч өрөвдөн үзэж тэдний бүх ачааг өөрөө чимээгүйхэн үүрч байгаа дүр зургийг 27 дугаар ишлэлээс харъя. 27 дугаар ишлэлийг харъя. Тэгэхэд захирагчийн цэргүүд Иесусыг ордонд авчирч түүн рүү бүтэн анги цуглуулав. Тэд түүнийг нүцгэлээд час улаан нүмергэж цундуугаар титэм сүлжин тэргүүн дээр нь тавьж баруун гарт нь пул сатгуулжээ. Тэд өмнө нь сүгдэж Юдэчүүдийн хаанд мэндчлэе гэж дооглон түүн рүү нүлэмж пулсыг аваад тэргүүнийг нь цохиж гарав. Тэд Иесусыг дооглосны дараа түүнээс нүмергийг тайлж хувцсыг нь өмсгөв. Тэгээд түүнийг цовдлохоор авч явлаа. Эдгээр дүр зургийг нэг нэгээр нь авч үзэхэд хэрэв бидний махан биеийн эцэг хийсэн нүгэлгүй хэрнэ ийм зовлон амсаж байна гэж бодвол хүүхэд нь болсон бидний сэтгэл ямар байх вэ? Энэ нь үнэхээр төвчхийн аргагүй байх юм. Дог тахуу хийж доромжлохыг яг нүдэрээ харуул. Хинч яаж ийм юм байж болдог юм бэ гин. Гэтэл энэ бүхэн бидний үйлцэн нүглийн улмаас болсон. Бидний оронд Бурхан зовлон амссан гэдгийг ухааруул өнөөгийн бидний сэтгэлийн хандлага ямар байх ёстой вэ гэж бодох шаардлагатай. Тамд унах тавилантай хүн төрөлхтнийг аврахаар энэ дэлхийд ирсэн боловч тэд түүний хувцсыг тайлж толгойд нь мөргөс титэм зүүж баруун гарт нь пул сатгуулж өмнө нь сүгдэж дог тохуу хийсэн байгаа юм. Тэд түүн рүү нүлэмж толгойг нь цохиж Юдэчүүдийн хаанд мэндчлэе гэж дооглон хувцсыг нь тайлаад буцааж өмсгөөд л хүн төрөлхтөн Бурханыг зүсэн бүрээр дог тохуу хийж байсныг Матай 27 дугаар бүлгийн тэмдэглэлээс тодорхой харж болохоор байна. Хэдийгээр тэд ингэж хандсан ч тэрээр тэдний өмнө чимээгүй хонь мэд твцсэн.
Төвчиж, хүлээцтэй хандсан. Уурлаж хилэгнэлгүй. Ямар ч уур хилэн харуулаагүй. Үргэлжлүүлэн 27 дугаар бүлгийн 32 дугаар ишлэлээс судалцгаая. Тэд гарч явахдаа Курені хүн Симон гэгчтэй тааралдаж, түүнийг албадаж, түүний загалмайг үүрүүлв. Иесус загалмайг даахааргүй хэмжээнд дэндүү туйлдсан байсан тул Ромын цэргүүд Курені нэг хүнийг авчран Иесусийн оронд загалмайг нь үүрүүлээд явхаас өөр аргагүй болсон. Ийм дэндүү туйлдаа хүрсэн нөхцөл байдалд Иесус орсон байгаа юм. Эсгээгүй талхны баярын түүхэн үйл явдлуудыг эргэн харах болгонд Иесус энэ дэлхийд ирж нүгэлтэн биднийг аврахын тулд хэрхэн загалмайд цовдлогдсныг сануулдаг. Яруу алдарт Бурхныг зүй ёсоор хүндэтгэж, дээдлэн хүлээж авлаач хангалтгүй байх байтал. Энэ дэлхийн хамгийн адгийн нүгэлтнээс, дээрэмчнээс ч дор биж үдсэн. Шавин өөрийг нь хөдөлсөн. Бас үгүйсгсэн. Өөрийг нь орхиж, амиал аврах гээд зүгтцгаахыг Иесус хоёр нүдэрээ харсан. Ард түмэн нүглийн хөлсийг, цусны үнийг нь өөрсдөө түлхэх тул ямар ч л байсан Иесусыг цовдол гэж шаардан хашгирч байхад нь харин ч Бурхан тэднийг нэгүсэл дүүрэн нүдээр харсан. Ийм л Бурханыхаа дэндүү их ивэл хайрыг бид өнөөдрийн энэ эсгээгүй талхны баяраар ухаарч, эсгээгүй талхны баярын золиосын ухаандаа гүн оногшуулах учиртай гэж бодогдно. Тийм учраас Бурханд итгэдэг хүмүүс загсан Иесусийн үг бий. Матай 16 дугаар бүлгийг нээцгээе. Матай 16 дугаар бүлгийн 24 дугаар ишлэл. Тэгээд Иесус чав нартаа хэн нэг нь миний араас дахахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн загалмайгаа авч намайг даах. Загалмай гэдэг нь бодит загалмай биш, зовлонг илэрхийлдэг. Тэр зовлонгоо үрээд намайг дагах ёстой гэсэн утгатай. 25 дугаар ишлэл. Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдна. Харин хэн миний төлөө амиа алдна, тэр түүнийгээ олно. Хэн нэгэн миний араас дахахыг хүсвэл миний очих Тэнгэрийн хаанчлал хүртэл явах хүмүүс өөрийн загалмайг үүрээд намайг даг гэж ухааруулсан. Өөрийгөө өргөмжлөх гэдэг сэтгэл бардам зан зэрэгээ бүгдийг таягдан хаяад гагцхүү хүн төрлөختнийг авръя гэсэн хууршгүй сэтгэлээр загалмайгаа өөрч намайг бүрэн даг гэсэн. Энэ л эсгээгүй талхны баярын золиосын ухаан гэгч юм. Хүн төрлөختнийг аврах сайн санааны үүднээс дэлхийд ирсэн боловч Иесуст хандах хүмүүсийн хандлага, төрөх байдал нь доогдох, доромжлол, хавчлах, үл тоомсорлол, басамжлал байж өөрсдийг нь аврахаар ирсэн Христийн сайн сайхан хүслээс тэд хэрхэн нүүр буруулж байсныг Библи харуулдаг. Гэсэн ч Христ хирагчийн өмнө дуугарахгүй шиг ам нээлгүй чимээгүй байсныг бид бас эндээс харж болно. Тэгвэл Христийн ийм амьдралаас өнөөгийн бид ямар замыг сурах ёстой вэ? 1-р Петр 4-р бүлгийг нээцгээе. 1-р Петр 4-р бүлгийн 13 дугаар ишлэлийг харцгаая. Харин Христийн зовлон хуваалцдагтаа баярлаа. Ингэснээр мөн түүний алдар илчлэгдэхэд та нар хөөрөн баярлах юм. Та нар Христийн нэрээс болж зөвхөгдвээс юрөөлтэй. Учир нь алдрын ба Бурханы сүнс та нарын дээр оршдог.
Та нараас хэн ч алуурчин, эсвэл хулгайч, эсвэл муухайг үйлдэгч, эсвэл бусдын хэрэгт хошуу дүрдэг нэгэн мэд бүү зовох. Хэрв Христ итгэгч гэдгээсээ болж зовдог бол бүү ич. Харин энэхүү нэрээрээ Бурхныг алдаршуул. Христ хүн төрлөختөнд сайн сайхныг өгөхөөр энэ дэлхийд ирсэн. Гэвч түүний сайн сайхныг мэдээжийн хүлээн авах ёстой хүмүүс нь харин ч эсрэгээрээ хамгийн хорон аргаар түүнд хандсан. Бид хүн төрлөختөнд сайн мэдээг тунхаглахаар, сайн санаа өвөрлөн явахдаа, хүнд нөхцөл байдалтай тулгарлаач, үргэлж биднээс төрүүлж энэ замаар алхсан эцгийг бодож, эхийн золиосыг бодон, аливаа хүнд бэрхийг тесэж, төвчдөг байх ёстой юм. 1-р Петр 2-р бүлгийн 18-р ишлэлийг харцгаая. Боолуудаа бүхий л хүндлэлээр зөвхөн сайн, дүлгөөн төдийгүй, бас гажууд эцэдтэй ч захирагд. Учир нь хүн шударга бусаар зовхдоо Бурханд ханддаг мэс чанараасаа болж төвчвөл энэ нь нэгүсэл юм. Хэрв та нар нүгэл үлдэж цохиулаад төвчлээч, үүнд ямар гавьяа байх билээ? Харин та нар зөвийг үйлдээд зовхдоо үүнийг хүлцэн төвчвөл энэ нь Бурханы нэгүсэл юм. Учир нь та нар үүнд дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг мөрөөрөө дагуулахын тулд та нарт үлгэр дуурайл үлдээн. Христ та нарын төлөө зовлон идэлсэн. Тэр нүгэл үлдээгүй, аманд нь мэх худал байгаагүй. Тэр зөвхөгдөж байхдаа хариуд нь зөвхөйгүй. Тэр зовон тарчилж байхдаа занал хийлээгүй. Харин шударгаар шүүдэг нэгэнд өөрийгөө даатгасаар байлаа. Биднийг нүгэлд өхүүлж, зөвхт байдалд амьдруулахын тулд тэр өөрөө бидний нүглийг модон дээр бидээ үүрсэн. Учир нь та нар түүний шарахаар эдгээгдсэн билээ. Учир нь та нар хонь мэд төөрсөөр байсан боловч эдгүй хончин буюу сэтгэлийнхээ харгалзагчид буцаж ирэв. Өнөөдрийн энэ эсгээгүй талхны баярын золиосын ухаан гэдэгт 1-р Петр 2-р бүлгийн энэ агуулга шингэсэн байгаа. Бид ч мөн христчин хүний хуваар амьдрах явцад эргэн тойрноос янз бүрийн бэрхшээл, гүтгэлэг, цаад хавчлах, зовлон ирдэг. Бид сайн санаа өвөрлөн хүмүүст авралын талаар гэрчилж, эргэн тойрныхоо хүмүүст сайн мэдээ тунхагладагч. Заримдаа тэд бидэнтэй дээрэмчдээс ч дор харьцаж, заримдаа янз бүрээр гүтгэж, доромжилж мэднэ. Мөн бидний эргэн тойронд хайртай итгэлийн гэр бүлүүд манч бий. Заримдаа адилхан итгэлийн амьдралаар амьдарч байгаа гэр бүлүүд дундч нэгнээ тухгүй төлж, нэгнээ хэцүү болгох тохиолдлууд гарна. Ийм зүйл тохиолдоход эхлээд Тэнгэр эцгийн алхсан зовлонгийн замыг эргцүүлэн бодож, би тэдэнд муугаар хариулах уу, эсвэл мууг сайнаар дийлэх нь зөв үү гэдгээ тунгаагаарай. Бурхны арга барилаар тэр замаар нь л бид дагаад явах юм бол манай сүүлчийн сайн мэдээний түүх бүрэн гүйцэлдэх юм. Хорон муу, шударга бус байдал бидэнд тулгарх үед тэдгээрт хандах янз бүрийн арга зам байдаг. Би бүх зүйлд хайраар хариулах уу? Эсвэл тэднийг зовоож, өвтгөх байдлаар хариу хандлага үзүүлэх үү гэдгээч тунгаах хэрэгтэй. Олон арга зам байдагч Бурхны бидэнд үргэлж зааж өгдөг арга бий. Мууг сайнаар дийл. Илүү их, илүү өндөр түвшний сайн үйлсээр бүх мууг дийл гэж зааж өгч байна. Биднийг аврахаар бидний гим нүглийн улмаас энэ дэлхийд ирж зовлон зүдгүүрийг твцсэн Христийн амьдралыг бодоорой. Бурхан загалмайд цовдлогдох ямар ч шалтгаан байхгүй.
загалмай дээр жадаар хатгуулах шалтгаан байхгүй. Ташуурдуулах шалтгаан байхгүй. Гэсэн ч Исая иш үзүүлэгч ингэж хэлсэн байна. Энэ бүхэн та нарын гэмт үйлдэлийн улмаас болсон гэж. Бидний гим нүглээс болж Бурхан ийм өвдөлт амссан. Хэргийн эзэд бол бид. Тэгэхээр бид ч мөн өдөр тутмын амьдралдаа Христийн зовлонгийн замыг дагаж эцсээ хүртэл янз бүрийн зовлон төвчих чадвартай байх ёстой. Эцэг маань тэгтлээ төвчсөн байхад их маань ингэтлээ төвчиж байхад гэж бодон. Ийм сайхан золиосын ухаанаар мууг муугаар хариулах биш. Харин ч сайнаар дийлэх ёстой. Бид мууг сайнаар дийлж, сайн мэдээний ажил хийх юм бол Бурхан өнөөдөр ч сайн мэдээг гүйцэнэ гэж итгэж байна. Бидний амьдралд хүсээгүй нөхцөл байдлууд, таагүй зүйл маш их тохиолддог. Таагүй нөхцөл байдалтай тулгарх болгоно. Бурханы загалмайн талаар бодцгоё. Түүний загалмайд цовдлогдсон эсгээгүй талхны баярын золиосын ухааныг бид дахин ухаарч бодоод Христийн зовлонд оролцох ёстой юм. Христийн зовлонгийн уул мөрийг дагдаг Сионы хүүхдүүд болоорой гэж та бүхнээсээ хүсэх байна. Би ч та бүхэн ч элдв таагүй нөхцөл байдалтай тулгарвал сайнаар арга хэмжээ авдаг байх хэрэгтэй. Бидний амьдралд ямар нэг таагүй зүйл тохиолдох үед эсгээгүй талхны баярын золиосын ухааныг дахин санаж би мууг муугаар хариулах уу? Эсвэл мууг сайнаар дийлэх ёстой билүү гэдгээ өөртөө сануулах хэрэгтэй. Бүгдээрээ Бурханд их залбирал өргөж, Бурханы мөрийг дагаад сайн байна гэж магтуулах Тэнгэрийн хүүхдүүд болоорой гэж дахин захиад өнөөдрийн сургаалаа үүгээр дуусгая. Баярлалаа.